За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн монгол хэлний дүрмийн алдаа шалгагч буюу монгол хэлээрээ хэрхэн зөв бичих вэ гэдэг хичээлийг орох нэ. За ховсон өөрчлөгдөж буй өнөө цаг үед монгол хүн та их хэлээрээ зөв ярьж зөв бичдэг байх үүднээс энэ хичээлийг орууллаа. За ингээд хичээлдээ орцгоё. За энэ мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан сайт байгаа. За энийг кофедад авчи. За ингээд орж болно. School интернетээс монголоор алдаа шалгагч гэж тавиул бас ингээд гараад ирж байгаа. За тэгэд энэ нь яагаад заавал хэрэгтэй вэ гэхээр судлаачид, ихтгэл хүчиж байгаа хүмүүс, өргөдөл анкет бүгэлж байгаа хүмүүс гэд янз бүрийн төвчний хүмүүс ингээд хөлний бэрхшээлээр тулгардаг. Зарим тохиолдолд үгсгийн алдаанаас ахуулаад за тэгэд энэ нь болохоор та таны судалгааны ажил 100 удас байна уу тий? Таны тайлан 100 удас байна уу тий? Ямар ч хэмжээтэй байсан та энийг хуулж авцраад энэ дээр тавиад алдаагийн шалгах боломжтой байдаг. За тэгээд хэрэггүүрөө даваад алдаа дээрээс нь бас мөн ачаалах боломж бас сайн байдаг. Их хэмжээний текст оруулахаар гацна гэдэг зүйл байдаггүй учраас бас их давуу талтай байдаг. За би энд нэг интернетэд байсан нэг хүний шеэрлсэн байсан шүлгийг монгол хэл гэдэг шүлгийг оруулж ирээд авчлаа. За тэгээд яаж алдаа шалгах вэ гэхээр энэ дээр байгаа ABC гэсэн зөв тэмдэгэн дээр дараад алдаагаа шалгах чинь. За тэнгуут алдаатай текстнүүд доогуур урлаан зураастай гарч ирдэг. За энэ бэлэгт гэдэг зүйл яагаад бол буруу байгаа юм бэ гэдэгвэл энэ зөв юм байна гэж засч чинь. За Монголын гэдэг үг томоор эхлэх ёстой гэж засч чинь. За хэрвээ миний бичлэгээс ч юм уу эсвэл эндээс тусламж хэсэг дээр бас тайлбар байдаг. За энд нь болохоор ингэж ажиллана шүү гэдэг зүйлүүд нь байдаг. За доор нь болохоор Word програм дээр нэмэлтээр флаг нь олгож ашиглаж бас болно гэсэн тайлбар байгаа хэдий ч энэ нь 2007 буюу Word 2007 буюу арай эртний хувилбар дээр бэлдсэн хичээл учраас ашиглахад төвөгтөө. Тийм учраас миний хувьд бол яг зүгээр яг энэ дээр нь ингэж тавиад ингэ ашиглацдаг байгаа. За тэгээд өнөөдрийн хичээлээр энэ зүйлийн талаар ярих гэсэн. Тэгээд саяхан бас 2 сарын 21-нд Монгол дэлхийн их хэлний өдөр болсон байгаа. Та бүхэнд ч гэсэн бас зөв бичиж ажилцгаая гэж уриалмаар байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа.